За өдрийн мэнд. Би буруу санаагүй бол Мегмар гэдэг хүн дээр 2 удаа санал сургаад хоёулын дээр унтсан шүү дээ. Эхлээд санал сургаад унсан, дараа нь гормын санал гаргаад төхөөрөмж ажиллах уу гэж хэлээд дахиад унсан. Тэгээд сүүлд нь ямар гормоор санал оруулж ирснийг би мэдэхгүй. Бачаргал дарга би төхөөрөмжөндөө миний гар хүрэж амжаагүй гэдэг санал гаргаад ирлээ. Тийм гормын санал байдгүй шүү дээ. Нэг. Тэгээд сонгуулийн ерөнхий ороонд орж байгаа гишүүд нь шудраг бус аргаар, сонгуулийн лөврийн аргаар ингээд сонгуулийн ерөнхий ороонд ороод ирэхээр тэгээд цаашдаа сонгуулийг шудрах юм гэдэг итгэл үнс хэн төрх юм? Хэн төрх юм? Эхний санал хураалтаар унтсан. Гормын санал гаргаад хүчингүй бол санал нь дахиад унтсан. Тэр чинь бүгдээрээ бүртгэл дээр байгаа шүү дээ. Тэгээд би их хурлын тамгын газар руу тэр хуралдааны тэмдэглэл протоколыг алан бичгээр өгөөч, алан бичиг өгсөн байна. Тэгээд тэрийг аммаар байна. Тэгээд яг ямар дэгээр 2 удаа санал хураасан хүмүүс хүнийг оруулж ирж байгаа юм бэ? Тэгийн тухай заалтын айлал заалтаар. Ямар гормоор гаргасан юм? Надад энэ дээр хариулт өгөөч. Дахиад хэлье. Сонгуул шудраг явуулах гэж байгаа. Төрийн болон бүх нийтийн сонгуулийг шудраг явуулах гэж байгаа. Явуулах гэж очиж байгаа байдал нь ийм сонгуулийн шудраг бус байдлаар ингээ очих чинь шүү дээ. Ийм лог гэж болд юм уу? Ийм зарчим байд юм уу? Тэгээ яхан сонгуулийг чаашдаа ингэж хийх юм уу? Ноёны бүх гэдэг шиг унахаар дахин оруулж ирэх юм. 2-3 өдөр дарааж хуралдуулаад яг ямар гормоор, яг хэний ямар саналаар, ямар хуулийн заалтаар 2 удаа санал дураас үнийг орж ирж байгааг би асууя. За нэгийн хуулиар өмнөх хуралдаа хаалттай болсон. За мөн дахиж хаалттайгаар үргэлжлүүлсэн. Дэг зөрчигдөөгүй. За хаалттай хуралдааны талаар энэ бүрэн мэдээлэл одоо микрофон дээр ярих боломжгүй шижир гишүүнэ.